За өнөөдөр Италид анх удаа ирсэн Батнадаа зориулаад паста инэ. Хоолны ер нь ихэнх орцонд бол энэ гоймон орж шүүрнэ. Гоймон одоо зүсэн зүйлийн төрлөөр хэдэн бүр 5-10 биш хэдэн 40-50 төрлөөр байна гоймон. Өө маш олон төрлөөр. Тэгээд гоймонг бол өргөн хэрэглээнд манайх нэг сайхан гуралтай шөлөө идэх гэж ярьдаг шиг эдгээр нэг гоймонгоо идэж л нэг. Тэгээ гоймонгоо жоо хатуу чанаа. Тэрийг зажлуулсан. Тэрийг жинхэнэ паста, жинхэнэ яг болсон байна гэдэг. Бид нар ч болохоор ирүүл хэлэхээр нэг юм болоогүй ч юм шиг нэг санагдав. Одоо яг Италиуд иддэг дээр байна. Манайх арай болоогүй. Манайхууд арай болоогүй. Зөвхөн өндгөөр тэгээд энэ пармежан бислэгээр пармежан бислэгийг өндгтөө зуурж агаад хийгээд энэ гоймон чансан шөлөө дээр нэгээ тэг утгаал тэнгэл жинхэнэ сүн крем. Энийг хэлбэрсэл яг италичууд харуул муухай гэх баг. За ингээд энийг холж байгаа юм. Тэгээд ньокки гоймон гэхээр нөгөө нэг манайхны нэг гитүүр гэж хоод байдаг шүү дээ. Цэцгий. Паст гоймон чансан уснасаа. Хайрын тавгмаа жоохон намхандаа дэ насгачих гээд. За. Buon appetito!